Нийслэлээ бас 10-аас ирсэн. Тэр машинуудаа сайхан бэлэн болгосон байж байгаа. За өнөөдөр хог тээврийн автомашинуудаа бид нар нийслэлээс одоо хөрөнгө оруулалтаар авсан. Энэ хог тээврийн автомашинуудыг одоо дүүргүүдтэй яг одоо жолооч нартаа гардуулж өгөх энэ ажлыг өнөөдөр одоо зохион байгуулж байгаа. Тийм болохоор одоо энэ үйл ажиллагааг бас нээж үг хэлнэ үү нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Батайсгалан даргаыг бас үг хэлээч гэж үзэж байгаа. Өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бас нар хур одоо энэ тэнцвүүхэн сайхан юм өдөр байна. 2016-аас 2020 оны Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, за нийслэлийн засаг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бол энэ Улаанбаатар хотыг бас орчныг сайжруулах, тулгымцсан асуудлын шийдвэрлэх нэг чухал одоо ажил бол энэ Улаанбаатарт үүсдэг хог хаягдлыг одоо бас төвлөрсөн цэгт хүргэх. За ялангуяа энэ төвлөрсөн цэгээ бас шинчлэх, энэ булдаг ажлаа дараагийн одоо үе шатанд хүргэх. Ер нь бол одоо хог хаягдал бол дэлхийд даяараа бас түүхийд болцсон байгаа. Тэгэхээр энэ хог хаягдлын менежментийг бол өөр шатанд хүргэх нэг ажил бол энэ техник тоног төхөөрөмжийн шинжилгээний одоо ажил байгаа. Тэгээ манай Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, за бусад одоо хот огчлтын хог хаягдлын одоо энэ чиглэлээр бол шинчилсэн одоо бодлогыг хэрэгжүүлж байгаа. 2019 оноос хойш бас өнөөдрийн 2020 он хүртэл бол үргэлжилж байгаа ажил бол энэ хог хаягдлын тээвэрлэх машин механизмыг бол шинчлэх ажил явж байгаамаа. За ингээ өнөөдөр бол үндсэндээ одоо нийтдээ 2019-оос 2020 оны хугацаанд нийтдээ 35 одоо хог хаягдлын тээвэрлэх ийм орчин үеийн одоо тоног төхөөрөмж тоноглогдсон автомашиныг хүлээлгэж өгөх ажил эхэлж байна. Өнөөдөр одоо эхний ээлжийн 10 одоо автомашиныг нийт одоо 9 дүүргийнхаа отогчлтын одоо байгууллагуудад гардуулж өгөх ийм одоо өнөөдөр бас сайхан өдөр тохиож байна. Тийм учраас та бүгдийнхаа иргэдийн амьдрах орчныг одоо цэвэрхэн байлгах энэ одоо үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Та бүхний бас алтан шар зам үлзийтэй байх болтугай гэдэг хотогчлтынхаа газрын бас жолооч нарт өрөөё. Тэгээд та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. За бас энэ дээр бас Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба бол Улаанбаатар хотын хог хаягдлын бодлогыг одоо барьж ажилладаг нийслэлийн удирдах байгууллагын нэг. Тэгээ бид 2017-оос 2020 оны хугацаанд энэ хог хаягдлын менежментийг сайжруулах бас бодлогоо бас иргэдийн хурлаараа батлуулаад ингээд зорилттой хэрэгжүүлээд ажиллаж байгаа. За тэгээд үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга бас та бүхэнд энэ салт чиглэлээр бас үг хэлнэ. За энэ өмнө та нөхдөд өглөөний энэ өдрийн мэнд төргий. За сая манай Баясаа дарга ярьчлаа. Монгол Улсын засгийн газар нийслэлийн засаг дарга хурлын зүгээс хот нийтийн аж ахуйн одоо үйлчлэгээний салбарт авч хэрэгжүүлж байгаа дэмжлэг, бодлого, үйл ажиллагааны талаар бол товчхон ярьлаа. Тодорхой бөгөөд. За би бол та нартай ганцхан мэдээ сая Баясаа дарга ярьлаа. Нийтдээ бидний 30 гаруй одоо техник хэрэгслийг авч гинөө. Эхний ээлжийн 10 одоо тусгай зориултын энэ хог тээврийн машин болвол бүх энгийн хогийг ингээд зөөрлөх биш. Хамгийн гол нь их усүр дээрээс нь ангилн, ялган, тээвэрлэн, дахин боловсруулан, дахин ашиглах ийм зориулттай ийм тусгай хэрэгцээний 10 машин байна. За энийг бидний зүгээр одоо юу гэдэг ингээд за та нар маа 10 машин энийг ингээ ангилаа, ялгаа, бутлаа, дахин боловсруулаа гэсэн утгаар авч өгөөгүй. Эхлээ бид нэр одоо манай зарагчийн ажлаа дүүргүүдийнхаа тамийн газар түүхүүдтэйгээ хамтраад энэ иргэдийг энэ их усүр дээр нь хогоо ангилан ялгадаг ийм датал зуршил сургах. Ялангуяа цэцэрлэг ерөнхий улс төрийн сургуулийн сурагчид за албан байгууллагуудад хэвшүүлэх үүднээс бид нар нийтдээ нэг 149 одоо хогийн цэгийн байшин дандаа орон сууцны хороолод хог ангилан ялгадаг тусгай зориултын одоо хогийн бункерүүдийг байршуулад тэгээ тэрлүүгээ бид нар энэ хогоо ангилан ялгах хэмээг бүтэн жил хийсэн юм а. Одоо та нар энэ нийслэлийн хэмжээнд байгаа 149 цэг дээрээс энэ одоо тусгай зориултын машинаараа хогоо ангилан ялгах тавиул цуглуулж одоо холбогдох газрууд нь хөргөнө гэсэн гол онцлогтой. За хоёрдугаарт нь та нарын ажил их байна.
Жил бид нар 1.3 сая тонн хог тавирдаг. Үүний 85% нь дахин ашиглах болцоотой. За гэхдээ бид нар одоо 25% нь дахин ашиглаж, англин ялгаж, ашиг боловсрол үйлдвэр хийж байна. Тэгэхээр цаашдаа энэ чиглэлүүдэд бид нар өргөн амтарч ажиллана. За баярлалаа. Баян зүрхтэй. Эндээс Орон сууцны ороод ихтэй учраас англин ялгалтыг санхүүжүүлж Зах руу нэр. Супатар дүүр. Чимтэй дүүр. чимтэй аваа. Дараагийн Орон сууцны ороод дотроо Хангууд баян гот. Бид нар яг камер норчлох. энийг өгөөд байна. Тэсэн. Гүг камерны дараа оруулах. Энэ хэрэггүй юм. ажлын байгууллагын гадна